Яасан уу? Би дөнгөж гэртээ орж ирээд байж байна. Яг тоглолт дундаа ороод үйжсэн чинь. Утас унтарсан, цэнгийн дууссан. Уг нь тулсан цэнэглээд л гарсан тэгсэн боловч нөгөө амар их бичлэг хийгээд байгаа болохоор амар хурдан цэнгийн дуусаад. Тэгээд ямар ч байсан хийсэн бичлэгнүүдээ эвлүүлдэг юм билүү гэд бодож гин. Гэхдээ тэрнээс өмнө надаа хийх ёстой даалгавар байгаа. Даалгавраа төрүүлж хийгээд тэгээд бичлэгээ оруулъя гэж бодож байна. Өглөө нэг салаад хийсэн тэр дуусаагүй байгаа. Тэгээд амар их сонгон сармис яан шүү байгаа болохоор өдөр бас гарахтаа идэхээр амнаас сонгон сармис замтагтаад хэцүүгээд талын нас үлдээгээд гараад явсан. Тэгээд өнөөдөр жоохон ууцсан болохоор бас оройд амар өлсөж байна. Тоглолт ерөнхийдөө бол гоё байна. Тэгээ эхэндээ за би тэр нөгөө нэг хүүхнийг нь бол сайн мэдгүй Тина Гуа гэдэг нэг хүүхэн хамтлагтайгаа одоо халаалтын хамтлаг юм уу да, тэгээд тоглоод хоёр гитарч нь герман юм байна, бөмбөрч нь Америк хүн юм шиг байна. Тэгээд хамтлагаараа нэлээд нь тоглосон. Тэгээд өөр хүүхэн мөлий хятад юм шиг үлээ. Гэхдээ Америкт өссөн юм уу да, эсвэл Америкт амьдардаг ч юм уу, бүр багасаа явцсан ч юм уу тийм шиг үлээ. Тэгээд төрсөн орондоо ирэхэд гоё байна. Тэгээд хятад хэлэнд гэхдээ бас жоохон муу юм шиг байна. Тэгээд англиар хятадаар холил ярьж илээ. За тэгээд Nine Treasures болохоор нөгөө түрүү жил уг нь Монголд ирээд нэг тоглоно гээд тоглолт хийх гэжсэн чинь нэг гитарч нь чөлөө хин чөлөө нэг нь гэмтцэн гээд тоглолтод туслагдчихсан. Тэгээд тэрнээс өмнө Playtime дээр за би яг нарийн сайн мэдгүй шүү. Гэхдээ 2 юм уу 3 удаа л ирж тоглосон баха. Тэгээд тоглолт бол гоё болж гин. 3 өдөр байж нь тоглож гин. Тэгээд өөр зөндөө хотуудаар тоглож байгаа юм билээ. Хиттэг ингээд тойрон аялж байгаа юм билээ. Тэгээд нэг өдөрт нь 1000 гаруй хүн бол үзэж байгаа гэсэн. Тэгээд Full of гэсэн live house тоглолт нь болоод тэгээд тэр нь битүү дүүрээд 2 давхар мөлий. Тэг хүмүүс амар хөөрхөн савж мавж байгаа нь амар хөөрхөн. Ингээ би бинийхээ нуруунаас ирж байгаад ингээд яг зэрэг ингэж савж мавдаг. Тэгээд хөөрхөн байлаа. Эхэндээ болохоор ингээд ямар ч хүмүүс ингээд хөдлөхгүй, уухгүй амар сонирн байжсэн чинь яг ингээд дундаа ороод эхэлсэн чинь бүгдээрээ савж мавал амар хөөрхөн болж эхэлсэн. Тийм тэгээд амар сонин санагдсан юм нь тоглолт үзэж байхдаа алкогол хэргэлдэг юм байна. Тэгээд дэлгэцэн дээр нэг юм бичиг гарцсан байхгүй. Тэгээд би нэг хүүхэн нэг залуутай ингээд англиар яриадсан байхгүй. Тэгэхээр би хажууд нь зогсчихсан болохоор энд ерөөсөө ингээд тэр хүүхэн тэгээд тэр залуутай пив уужсан байхгүй. Тэгээд энд ерөөсөө хүмүүс ингээд юм уухгүй уудгүй юм уу гэдгсэн чинь тэр дэлгэцэн дээр байгаа бичиг ингээд алкогол ууж болохгүй гэж бичсэн байгаа юм уу гэдгсэн чинь үгүй зүгээр тайз руу ус цацхыг хориглоо шүү гэсэн бичиг гэж надад тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр хүүхэн өвөр Монгол хүүхэн байсан юм шүү лээ. Тэгээд би бас Монголоос ирсэн. Гэхдээ нөгөө Монгол гэл нэг жоохон юм яриад
Тэгээд нөгөө хинч танихгүй тэгээ хинч мэдгүй хинт ч хамаагүй болохоор гоё байла. Тэгэл савж мав халдунд нь орж мөрөлдөд зөрөлдөөл бас хөөрхөн гоё байла. Тэгээд дурсгал болгоод нэг тодол авсан. Ардаа юм зурагтай Монгол гэртэй Rockers гэсэн бичгтэй урталтаа бас The Rockers гэсэн бичгтэй The Rocker гэсэн бичгтэй. Гэхдээ яг нөгөө 9 Treasures гэсэн бичиг бол байхгүй л байсан. Гэхдээ хөөрхөн өнгөтэй хөөрхөн ботолк байхаар авчлаа. За тийм сониндоо тэгээд ганцаараа ирээд анх удаа үзсэн тоглолтын маань өнөөдөр юу хийснийг маань үргэлжлүүлээд үзээрэй. Хай. Цагсан юмнууд ирдсэн гэд мессеж ирээд байна гэхэд гарч нэг ядаад хутаг гамбан салж ирээ даа. Өчтөр дэлгүүрээс нэг салат хийх гээд помидор өгөрцөн эднэр загсаахгүй. Тэрүүгээр гоё өглөөний цай хийж бод юм уу гэж удаад. Ямар халуун бэ? Тэг ямар ч байсан. Усаа уучаад гарч койди авчираад тэг өглөөний цайгаа уух санаатай. Өнөөдөр би тоглолт үзнэ. Хөргөн тоглож байна. Оройн өмсөж явах хувцас бэлдэж байна. Загяс нүрэ батат. Би хаяанд орж ирж хоолыг дуртай. Өөрөө ногоогоо сонгосон болохоор идэхгүй ногоо ерөөсөө байхгүй. Тэгээд хөвчлэн мог байцаа мах тэгээд өмсөл байгаа. Тэгээд янз бүрийн хятад дамтлагч байхгүй. Халуун байгаа байхгүй.
Дотроо лайм хийсэн байна. Айр дугаагүй гоё байна. Энэ full off гэдэг live house тоглолт нь болж байгаа. Тэгээд одоо 6 цаг болж байна. Тоглолт 8-аас эхэлнэ. Манай сургуулиас бол амар ойрхон юм билээ. Би дугуйтай 15 минут яваад. За нэг 20 минут яваад ирсэн. Тэгээд дуусаад бас дугуйнаад буцах. Ганцаараа болохоор ер нь бичлэг хийгээл тэгэл тоглолт үзье гэж бодож байна. VIP нь хэд байлаа да? 480 юан. 3 төрлийн тасалбартай. Хамгийн хямдхан нь 220 юан, 110 мянга гэсэн үг. Тэгээд төрүүлж орох тасалбар гэж байгаа. Тэр нь 280 юан гэхээр 140 байна. 30 мянган зүгтээ. Тэр хүмүүс нь яг нэг орохдоо л төрүүлж авах юм билээ. Тэгээ VIP тасалбар нь 480 юан гэж. Тэгэхээр 240 мянгаыг төлөөд VIP тасалбар аваад хамгийн түрүүнд ороод зураг мураг авахулж байгаа хаа. Гэж л бодож байна. Тийм үнэтэй юм байна. Энд тэгтээ юм ууж байгаа хүнтэй ерөөсөө хахгүй байна. Хүмүүс тоглолт үзэхдээ юм уудгүй юм шиг байна.